За ингээд манай дараагийн имчилэг хүрч ийн. Өнөөдөр United Center орж бүсний танилцуулга хийсэн байгаа. Энэ удаагийн танилцуулга бүс Nike Bonafide. Size 8-тай өөртөө авсан бүс. За ингээд бүснийхээ танилцуулга орцгоё. За ингээд Jordan-ын гişүү байна. United Center дээр ирсэн байна. Chicago Bulls тогложсэн жилүүд 1984-өөс 1993, 95, 98 он. Тэгээд авсан шагналууд нь Jordan-ын Олимпийн медаль, оны шилдэг спортын тамирчин, онооны авраг, карьерийн жолчид ирсэн айгүй хөгжилтэй байна. Энэ Bulls-ийн маскот гэсэн. Энэ хитэн дахад Black Ops-ийн өмсгөл. Black Ops-ийн өмсгөл jersey-нууд. Тэгээд Kennedy байна. Дэшгээ санаг хэдметр өндөр юм бэ? 50 метр өндөр юм уу? Багтаага. Ингээд хүмүүс зочид. Bulls-ийн маскоттай. Looking good. My man on the inside a little bit. Ингээд дарааны тоглолтыг тэгээд суулж чемпион зэрэг хийсэн. Ингээд явж байна. За ингээд Bulls-ийн танилцуулга гэж хэлж байна. 1991 он давар гарч иржээ. 92 он 93 он дараалж 3 давар гарсан. Давар гарсан жилүүдийн талаар тусламжтай байсан гэж хэлж байсан. 93 он давар гарчаад 2 жил зодог тавьсан байна. 96 он дивижн дараалж дахиад 3 жил давар гарсан. Финалд хожигдож үзээгүй агуу тавьчихсан. 6 удаа гарсан. 6 удаа давар гарсан. Chicago Bulls том чемпион. Цагийн хамгийн шилдэг тамирчин гэдэг нь 3 дахь болоо да. Тэр пицца реклам маскот нь стаарч байна. Өөртөө пицца л гэх. Энтертейнмент нь Америкт энэ аюул чөлөөтэй гоё юм. Тэгээд Bulls-ийн тоглогчдын танилцуулга хийж байна. Тэр хамгийн алдтай 3 болдоод чинь да Jimmy Butler, Dwayne Wade, Rajon Rondo. Мистер болохоор C-Red гэдэг байна. Playoff. Boston-тай нийтээрийн тоглолт хийж байгаа. Өнөөдөр сурлын 5 дахь тоглолт. Boston Celtics болох ба. Энэ өөртөө байна шүү. За ингээд дараагийн бүсний танилцуулга маань хэлж байна. Энэ удаагийн танилцуулга бүс маань Nike Bonafide гэдэг ийм бүс байна. Хүмүүсийн харааг болоо гэж бодож байна. За тэгээд дэлгэрэнгүй яриад явчихъя. Энгийн хайрцны мингийн Nike хайрцтай. Ажил худалдаанд орсон $150 гарсан. Энэ бүсний онцлогийг яриад өгье. Дэвсгэн юм лайныг оруулалттай. Multicolor гэдэг өнгөнгийн оруулгаар оруулж гисэн байгаа. Тэгээд энэ хэсгээр болохоор агааржуулах нөхтэй Nike reflective логотой хотлоод цэглэнтэй ийм пүүз байна. Энэ пүүз маань хуудасны Nike Zoom Flight 96-гийн улан дээр орчин үеийн шинэлэг материал болох Flyknit-ийг хөтлөснөөр old school new school-ыг холсон хуучин соёлын шинэ хэв маягтай нийлүүлсэн онцлогтой пүүз байгаа. Тэгээ улавч нь болохоор зүгээр энгийн Nike боловч сонирхолтой энэ
сайттай таг нь урчин дээрээ байрласан маань пүүзэн дээрээ биш. Энэс сонирхолтой юм аа. Энэ анх худалдаанд All-Star үеэр боронзон өнгөтэй нь гарч ирсэн маш зөөнтэйгээр гараад одоо дамын үнээр eBay дээр хэд гэж сайн мэдэхгүй байна. Нэлээд үнэтэйгээ уртлаасаа ингэж харагдана. Ажиг талаасаа юм. Тэгээ энэ зам монголчууд аягүй хүмсэг пүүз болов гэж найдаж байна. Их сонирхолтой гоё пүүз байна. Тэгээ одоо нэг залууч хүмсгэд стил имиж нэгтгэсэн. Тэгээ удахгүй тас харангаар, саарлангаар, цагаангаар худалдаанд гарах бах. Энэ өнгө нь 5 сарын 5-нд худалдаалагдана гэж бодож байгаа. Nike-аас тийм шуум гаргасан төдий байгаа. За тэгээд дараагийн бичлэг дээр уулзъя. Тэгээд бас энийг бичлэгийн төгсгөлд нэг өмссөн байхад ямар харагдав жижигхэн видеос хийгээвч. За тэгээд шинэ бичлэгтээ уулзлаа. Түр баяртай.